За энэ хуралдаанаар хэлэлцэн нэг чухал асуудал бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрм байна. Энэ ёс зүйн дүрмийг энэ хуралдаанаараа батлах зайлшгүй шаардлага бол байгаа. Нутгийн удирдлагын холбооноос бол ёс зүйн дүрмийг үлгэржилсэн байдлаар боловсруулж бид бүхэнд ирүүлсэн. За та бүхэн маань нэг иймэрхүү байдлаар энэ ёс зүйн дүрмтэй байвал яасан юм бэ гэдэг байдлаар. Тэгээ энийг бид бүхэн ажлын албан дээр мөн төлөөлөгчөөсөө санал авч өмнө нь төлөөлөгчөөр ажиллаж байсан, мөн амир орон нутгийн удирдах байсан энэ хүмүүсээс санал авч нэлээд сайн боловсруулсан байгаа. Яагаад зайлшгүй ёс зүйн дүрмтэй байх ийм шаардлага байна вэ гэхээр ер нь төлөөлөгч хүн гэдэг бол энэ төр ард түмний гүүр болж идэг. Ялангуяа ард түмнийхээ төлөөлөл болж идэг. Би чадна, би мэднэ, би болгоно гэд ард түмний төлөөлөө гараад ирсэн ийм л хүн шүү дээ. Тэгэхээр өөрөө ёс зүй алдаад, өөрөө ямар нэгэн асуудалдаар оцолдоол тийм ээ. Үг хэлхээс өсвөлээд хүнтэй мэдлэх хүндлэхээс өсвөлээл алдаа гаргаад ингээд яваад байвал хүмүүст маш их тусгүй харагдана. Тийм учраас энэ төлөөлөгч нарыг бид бүхэн ёс зүйтэй бай, ажил хэрэгч бай, сан санаачлагтай бай гэдэг ийм шаардлагуудыг бол тавьж байгаа. Хэрвээ ёс зүй алдаад бас энэ төлөөлөгчийн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гаргах юм бол, хууль зөрчих юм бол энэ ёс зүйн хариуцлагаа хүлээнэ гэдэг байдлаар бид бүхэн өнөөдөр яг энэ үлгэржсэн дүрмэндээ бол нэлээд том тодрон тусгаж өглөө. Дээрээс нь нэг онцлог зүйл бол ёс зүйн үлгэржсэн дүрмтэй боллоо. Тэгээд ёс зүйн бас хороотой болсон. Тэгээ ёс зүйн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Ёс зүйн хороон дараагаар нь манай аймгийн иргэдийн хурлын дараагаар ажиллаж исэн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Халтай Батуулдыг сонголоо. За тэгээд дээрээс нь нэлээд бас энэ залуучууд үлгэр дүүрэл болсон, салбартаа танигдсан, мэрэгжил мэдлэгтэй эзэн болсон ийм 7 төлөөлөгчийг сонголоо. Энэ дотроос нарийн бичгийн дарга сонгоод ингээд цаашдаа ажиллах юм аа. Тэгээд тийм учраас энэ ер нь төлөөлөгчнөрөө тавьж байгаа төлөөлөгчнөрөө ер нь энэ төр ард түмнийхэн гүүр болж ажиллах шаардлагыг нэлээд өндөрт тавьж байгаа нэг том илэрхийлэл гэж ингэж ойлгож байна. Ёс зүйн алдаа гаргасан төлөөлөгчид тооцох хариуцлага яг энэ ёс зүйн дүрмэнд хамгийн чухал заалт юу байгаа вэ? Тий. Ер нь бүр төлөөлөгчөөс нь төдөлзүүлэх хүртэл, татгалзуулах хүртэл ийм заалт бол бас орсон байгаа. Дээрээс нь аж ахуйн нэгж компанитай төлөөлөгч байлаа гэхэд төсөл тендерт орохдоо ялангуяа энэ бусад нөлөөлөхгүй байх энэ төргээд маш чухал ингэ заалтууд орсон. За хэрвээ алдаа гарах юм бол эхлээд ёс зүйн хороогоор хилцэн. Ёс зүйн хороо шаардлагатай бол аймгийн иргэдийн хурлаар, тэргүүлэгчдийн хурлаар хилцүүлээд арга хэмжээг аваад явахаар ингэж баталлаа. Манай төлөөлөгчд маань бүгд 100% саналаа өгөөд бүгд 100% саналаар батллаа.